Уур амьсгалын эрчимтэй өсөж байгаа өөрчлөлтийн эсрэг сэргийгдэх эрчим хүчний хэрэглээг 20-30% хүргэх дэлхийн зорилтыг Монгол улс ч бас хангахаар чармааж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад сэргийгдэх эрчим хүчний их үүсвэрээс эрчим хүчний системийн 2-3% нь хангагдж байна. Цаашаа 5-10% хүргэх шаардлага биег нь сэргийгдэх эрчим хүчний Монголд хамгийн их нөөц баялаг бол салхи гэж үзэж байна. За энэ асуудлаар олон улсын хурлыг манай улс зохион байгуулж хөрөнгө оруулагчдын анхааралд хүргэж байна. Салхины эрчим хүчний нөөцийн адалсаар бол Монгол улсын хамгийн сайн нөөцтэй нутаг дэвсгэр бол говийн бүс байдаг. Одоо энэ дотор Өмнө Говь аймаг, мөн Дорно Говь, Сүхбаатар аймагуд. Энэ нь юу хэлж байгаа нэхээр Монгол улс бол хилийн бүс нутагтаа бол салхины асар их хэмжээний нөөц байна. Энэ их нөөцийг одоо эрэлт хэрэгцээ өндөр үйлдвэрлэл хөгжиж одоо асар өндөр хөгжиж байгаа. Бүгд нь хятад улс руу эрчим хүчийг экспортлох юм боломж болцоог олон улсын хөрөнгө оруулагчдад бид нар бол танилцуулахыг хичээж байна л да энэ хурлаараа. Энэ нь бол цаашлаад хөрөнгө оруулагчдад Монгол улсад их усүр бариад зөвхөн Монгол улсын эрчим хүчний системд захиргааны эрчим хүч нийлүүлэхээс үл хамааран экспортлоход онцгой анхаарал тавина гэсэн үг. Манай улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд нь салхины эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. За одоогийн байдлаар манай улсад хэрэгжүүлж байгаа хамгийн том салхин цахилгаан станцын төсөл нь оюутлогын 250 мегаваттын суйрлагдах хүчин чадалтай салхины цахилгаан станц юм. За мөн үүнээс гадна сайн шандад хэрэгжих 52 мегаватт, Чойрт 50 мегаватт, Өмнө Говь аймгийн Цог цэцгийн суманд мөн 50 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байна. За эдгээр төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум $. Болох юм. За сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа бэрхшээлийг одоогор үн тарифтай холбон тайлбарлаж байна. Нөгөө хүрэн эрчим хүчээ олон жил ингээд дэмжиж нөгөө зах зээлд ойртуулаагүй учраас сэргээгдэх эрчим хүчтэй ингээд үнийн ойртуулах жоох хэцүү байгаа байхгүй тарифын зөрүү байгаа. Ер нь бол гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж 10 дахин дэлхийд дахинд бол дунджаар буурсан. Үйлдвэрлэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэх нэгжийн үн бол 10 дахин буурсан байхгүй. Тэгэхээр дэлхийн сэргээгдэх эрчим хүч тэртээ тэргүй өрсөлдөх чадвартай болж эхэлж байгаа. Одоо шинжлэгдсэн хуулиар бол ногоон тариф гэдэг юм оруулж ирж байгаа. Ногоон тариф гэдэг чинь яг тэр 12 тэрбум төгрөгийн нөлөөллийг хэрэглэгчдэд өрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо хэрэглэгчдэд цахилгааных нь жилийн 200 кВт цаг бичлээ гэхэд за энэний ногоон тарифаар ногдох нь тэдэн төгрөгөө гэж тэгэл биелэн дотор нь ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Хэрэглэгчдэд 4.5 төгрөгийн нөлөөлөл хэрэглэгч бүр дээр 1 кВт шүү дээ. Одоогийн 50 мегаватт шүү дээ. Цаашаа нэмэгдээд байх юм бол энэ чинь бас л юу шүү дээ хэрэглэгчдэл өөрнө гэсэн үг шүү дээ. Одоогор 49.6 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станц төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон нийт хэрэглээний 50 мегаваттыг хангаж байна. Энэ нь үн тарифт 12 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлж байгаа тул ногоон тариф шилжиж хэрэглэгчдийн төлөх хүнд шилжүүлэхээр тооцож байгаа юм байна. 1 кВт цагт 4.9 төгрөг ногдохоор тооцоолжээ. Салхин цахилгаан станцын мегаваттын хүчин чадал нэмэгдэх тусам энэ нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм. За гэвч ирээдүйд салхин цахилгаан станцын тоног төхөөрөмж 50-аас доош хувь хямдрах учраас эдийн засгийн хувьд бололцоо гарч ирнэ гэж харж байна.